ярилцаж чаддаг, өөрийнхөө санаа бодлыг илэрхийлж чаддаг, хүндэлж чаддаг. Яг энэ зүйл суралцааг бол чи яг мэдхийн төлөө суралцаад, хийж чадахын төлөө суралцаад яаж ингэж нөгөө ажлын шалгуурт ингэж ярилцлаганд ороод ингэ авдаг байсан гэхээр ерөөсөө эхлээд дүн хатдаг байсан. Ямар сургууль төгслөж хатдаг байсан. Сайн байцгаана уу? Санжин кибербордын сургуулийн сурагчдын өөрөө хөгжүүлэх байгууллагууд хэрхэн үйл ажиллагаа явуулдаг талаар та бүхэндээ мэдээлэл хүргье. Сурагчдын хөгжлийн байгууллага болон хөгжлийн клубүүд маань сурагчдын хөгжил чөлөөт цагт тулгуурлан үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ сургуулийн үйл ажиллагаанд дэмжлэг болон тусалтай үзүүлж ажилладаг. Одоогоор манай сургууль дээр сурагчдын зөвлөлийн болон охидын манлайлалын хөгжлийн клубүүд ажиллаж байна. Манай сурагчдын зөвлөлийн гол зорилго бол сурагчдыг төлөвшүүлэх, сурагчдын чөлөө цагийг зөв өнгөрүүлэх, сурагчдын эрхийг хамгаалах байгаамаа. Манай сурагчдын зөвлөлд орохыг хүссэн хүүхдүүд өөрийгөө хөгжүүлэх нээх тийм хүүхдүүд маань манай сурагчдын зөвлөлд орох бүрэн эрхтэй.